Таниконы төрсөн өдөр болох гэж байгаа бололтой Сузуки маань 11 сарын 1-нд чинь Таниконы төрсөн өдөр болохоор гинтийн бэлэг барьмаар байна гэд найзуудтайгаа ярилцж байдаг. Тэр Тайра бүр манай дэлгүүр урд ярих болол доо. Яваач гэлэн. Сузуки Ямадагаас юм асуусан Тайра Ямада юм мэдэх юм уу да? Зөв хүнээс асуугаач гэсэн Ямада ч хараа айгүй мэдрэмжтэй. Нэг жилийн ой гэмээр альбомын зүйл өгвөл яаж байна гэд айгүй хөөрхөн хэлчихний Тайра бүр шок. Сузуки ч гэсэн Тайрагаас асуусан Тайра маань сайн мэдэхгүй байл та. Гэхдээ хин нэгэн чиний төрсөн өдрийг санаж байгаа ч л өөрөө бэлэг үстэй гэд хэлчихдэг. Сузуки энэ таалагдсан ч гэсэн гинтийн бэлэг барьмаар байсан болохоор энэ саналыг хүлээж авдаггүй. Үерхснээс хойшоо анхны төрсөн өдөр болохоор энэ төрсөн өдрийг дахиж мартагдчихгүй. Дээрээс нь дараагийн жилдэж түүнгүйгээр тэмдэглэж чадахгүй болтол тэмдэглэнэ л гин нэг төрлийн хараалч юм шиг. Төрсөн өдрийнх нь өмнөх өдөр Хайлоуины баяр болдог ба Хайлоуины баярын мэд гэж ирснийхаа дараа маргааш ямар нэг ажилтгүй үстэй заавал хамт харин шүү гэд баярлаад байдаг. Үүнийг нь харсан Таникоч яг л адаг гинтийн бэлэг барих гэж орсон санагдаад байх ингээд гадарлцдаг. Таниконы дунд сургуульд ангийнхан хүүхдүүд нь нэг нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай байжээ. Нэг өдөр Таниконы төрсөн өдөр болоод ангийнхан нь гинтийн бэлэг барихт нь баярлаа гэж сэтгэл хөдлөлгүй хариу өдөр үзүүлсэн гэж шүүмжлүүлсэн. Тийм болохоор Сузуки гомдоочихгүй гээд өөрийгөө яаж хариу өдөр үзүүлэхээ боддог. Тэгээ үүнээсээ болоод нэлээд гутарнаа. Гинэт Сузуки Тайраг үргэлж үнэхээр хөвгөлтэй гэдгийг санаад Тайрагаас асуухаар явдаг. Тайраг үнээс сэтгэл хөдлөлөө гаргахын тулд ямар нэг зүйл хийх ёстой юу гэсэн Тайраг хүнч чи намайг юу гэж бодд юм бэ гэхдээ зэрэгцэн Таниконийг дуудаад яваад өгдөг. Инхүү Тайра маань Таниконийг Сузукигийн гинтийн бэлгийг гадарчихсан гэдгийг мэддэг. Танигийн төрсөн өдөр гэрэлсэн Тайрагийн төрсөн өдөр яг өмнөх сард нь буюу 10 сарын 10-нд болсон юм байна лээ. Тайраач бороотой байна уу, үүлтэй байна уу хинт хамаатай. Ер нь төрсөн өдрийг мэддэг хүн байгаа биш гэхдээ зэрэгцэн төрсөн өдрийн дуудуулж байгаа хүмүүсийг хараад гайхаад харсан ч өөр хүний төрсөн өдөр болж исэн юм байлээ. Тэгээ жоох ичнэ. Ямада энэ хоёрыг мэд хүрэх гэж байна гэж л бодсон байж. Гадаа бороотой ч хөргөө хогоо асгаж байгааг азуу гайхаад асуусан. Лайтай санагдаад гээд юм хэлдэггүй тэгсэн цахилгаан захаад хурдан орё гэж ярахтаа халтраад уншаан тэрээ. Тэсвэр алдвуу яав. Одоо юу вэ? Өнөөдөр чи яацсан өдөр вэ гэж дуурсан. Азуу хурж ирснэ. Чи өнөөдөр ямар азуу байна? Төрсөн өдөр чинь байхаа тийм ээ гэж хэлдэг заяо. Төрсөн өдөр гэдгийг нь үнэндээ мэдээгүй ч гэсэн сая сансан л гин. Тэгээд бэлэг үгээ гэж хэлэнгүүтээ өдрийн хоолндоо эзэн талхнаас гарч ирсэн стикерээ өгдөг. Тэгээд өнөөх стикерээ хараад зогсож байсан азуу хурж ирснээ юу вэ? Ятиг стикер байж тээ яасан хөөрхөн юм бэ? Чанд байдаг гэж бодсонгүй гэдэг заяо. Өөрөө өчгöd мартсан байдгийг тэгснээ гинт нэрээ би өглөө гэж санж энэ. Харин нөгөө талд шүн танд хүн унтахгүй гэд хичээгээ сууж байдаг. 12 цаг гэхэд Сузуки залгахчих юм шиг санагдаад уцыг нь хүлээлгэхгүй авахын тулд унтахгүй хүлээгээл байдаг. Түүний хувьд үнэхээр л там байгаа болтой. Магадгүй би хэтрүүлэн батсан байх гээд хэвтгтэй зэрэгцэн Сузуки шууд залгаж байгаа юм чи уцыг нь аваад байна уу гэсэн. Сузуки уушлаараа сэрэж өгсөн үү гэсэн үгүй л гин. Яг үүнд унсч ийсэн штэ. Тэгэнгүүтээ намайг хүлээж байгаарай заяо. Яг хэлэх гэсэн үгээ хэлцснийхаа дараа би тасалнаа гэд 12 болохыг хүлээгээд байдаг. 12 басны дараа шууд л төрсөн өдрийн минь Танико илүү гоё сюрприз барих гэсэн ч гэсэн хамгийн түрүүнд минь хүрэхийг хүсээд тэсэлгүй шууд залгахлаа л гин. Таниконы баярлаа гэсэн ганцхан үгэнд үнэхээр амар догтлдог. Тэгээд ямар ч сайн хамраараа баяртай маргааш уулзъя гэсэн баяртай гэж хэлээд таг болцохоор нь хайртай шүү гэд хэлчихдэг. Тэгсэн тэр үгийг нь Танико сонсчихсан байж таарна. Шууд зөрүүлээд хайртай шүү гэж хэлнэ. Үүнийг сонсон Сузуки бүр од гариглуу яваал. Маргааш нь Таниконы төрсөн өдөр гэдгийг мэдсэн найзууд нь бүгдээрээ бэлэг өгдөг. Азууч мэд хүргээд хичээл тарсны дараа Тайрыг ажилдаг газар руу ороод Сузуки маань танид бэлэглэх торт идрээ авдаг. Хоёул гүзээцэнтэй шоколадтай торт авахдаа нэмээд нэг чихэр авдаг. Тэр авсан чихрээ Тайра шууд өгчдөг. Оройтулж өгсөн дуушлаарэ төрсөн өдөр болсныг чи мэдээгүй болохоор тэр өдөр нүх чадсангүй ганцаараа авал буруу юм шиг санагдаад гээд төрсөн өдрийнхэн бэлээгээд нь 2 чихэр өгнө. Нарч жаргаж төрсөн өдрийнхөө лаг үлээх цаг иржээ. 17 нас гэсэн лаг Сузуки маань асааж өгөнгүүтээ 17 дахь жилдээ ч гэсэн хавт байцгаая гээд лагийг үлээлгэн удахгүй хүүтрэх болохоор гээд оролт бэлгэлдэг. Тааны шууд гарнаас нь барьж аваад ойртсон Сузуки маань юу өмсөхнүүдээ гээд догтлсон. Зүгээр л баярлаа үнэхээр талархаж байна гэж хэлдэг. Дэмий горцсон уу яа. Энэ хоёр маань хамтдаа хайрч байх замдаа нэг дэшээ явахаар болдог ба хаашаа явахыг нь Танико сонгохоор болдог. Тэгээд амар гашилсан сууж байна. Өөрийгөө яах хийх ёстойгоо мэдэхгүй байгаа ч өдийг хүртэл дандаа Сузуки санаачлаа гаргаж байсныг бодоод энэ удаа бүхнийг өөрөө төлөвлөхөр болдог. Таниконы сонгосон газар бол музей байдаг. Музейд айгүй олон хүн ороод очиртэй байсан ч гэсэн энэ хоёр маань аргаа олоод үнэхээр сайхан болсон.
Орой Батбол музей үзчихсэн юм хойно энэ хоёр маань хоол идэх гээд явсан. Таны хүн хоол идэх газраа хүртэл судалчихсан дагуулад явсан. Дааж хаалттай байдаг. Өөр судалсан хэд газар руу нутсан үнэхээр амар очиртай эсвэл бүр хитрхийн үнэтэй газар байдаг. Хоол авах газар олдохгүй болохоор замдаа таарсан удуучны бүхээгээс хоолоо авч явахаар аваад иддэг. Бэлдсэн бүхэл зүйл нь нээх бүтэхгүй байгаадсан болохоор уушлал гуйх гэсэн. Юу вэ? Сүзүкэд маань амар таалагдсан үнэхээр баяртай байгаа юм чинь. Та нэг өөрийгөө зоогоод байлгүй өөрийнхөө боддог зүйлээ хэлдэг. Надад бол хаашаа ч явсан хамаагүй чамтай цаг явж явбал бүхэл зүйл зүгээрээ. Хэрвээ чи жаргалтай байвал би ч жаргалтай. Тийм болохоор дараагийн удаа чиний дуртай газар руу явъя гэж хэлдэг. Тэгсэн Сүзүки би чамайг ойлгож байна. Би ч гэсэн дуртайтай биш чамтай явж байгаа болохоор дуртай байгаа юм. Тийм болохоор адилхан гэсэн үг гээд нээх хөрхөн. Сүзүки энэ удаагийн аялалдаа таны хүний төрсөн өдрийг нам авна гэд ирсэн гэдгийг хэлдэг. Тэгээд энэ удаагийн музей явах үнэхээр сонирхолтойсэн болохоор хоёулаа хаяа ч гэсэн музей явцгаая гээд тэгээд музей явахаар болж байх шиг байгаа. Нэг инээхээ яриаг дагуулад тэгээд гэрийнхээ үүдэн нэрдэг. За гэрийнхээ үүдэн гэжтэй нөгөө гудамдаа ирээд салгаар болно. Таны ч маргааш сургууль дээр уулзъя гэсэн Сүзүки маань хурж ирээд цаасаас нь зуурснаа нүдэнэ зогсчихдог. Таны жиргэн тойрноо харж байснаа Сүзүкийг нэг сайхан тэврээд авна. Үгүй тэгсэн чи Сүзүки шууд хөлмийгөө өргөд хацар дээр нүүсэнгүүтээ гэрлөөгөө гүгээд явчихнаа. Таны хүн энд бүр амар зочирдож үлдээд ахаар Сүзүки маань гэртээ гэрэл цэцэрлсаар орж байгаа юм чинь. Маргааш өглөө нь таны хүн Сүзүки хоёр маань таарад тэгээ Сүзүки минь мэддэгч таны маань өчигдрийн явдлаа бодоод амар бодлогошроо л байдаг. Бодохгүй сургуулийн аялал болох гэж байгаа учраас ангаараа баг болж хуваарлаад хаашаа явах талаараа хурлаж эхэлдэг. Манай хэд ч бүгдээрээ клубт байдгүй болохоор ажил дарагдаад бөөндөө суугаад хийж байдаг. Ахаар Ямада ажилгүй болохоор нөгөө анги руу ороод туслахаар болоо. Ямадаг нөгөө анги руу орохоос өмнөх үйл явдлаараа Барби охин маань клубтэй хүмүүсийн ашигаас усанд нь үнэхээр амар уурлаад байж байсан. Ниши найзаа тавьшруулах гад өчтөр үтсэн хөгжилтэй бичлэгээ тавьдаг ч найз нь ерөөсөө сонирхдаггүй. Ахаараа Нишигийн Ямада хоёрын харилцааг сонирхоод асуудаг. Гээд яа гэрэд байж байсан ардаас нь Ямада орж ирээд энэ хоёр маань хөтлөө зочноо. Ямада ажиллаа эхлээд Нишимаа сандардаг ч гэсэн өмнөхөө том бол Ниши бүр үнэхээр сайн ярьдаг болсон байдаг. Харин энэ хоёрын дунд нэг л хүндий байгаа нь азууд хүртэл мэдэгдэж байдаг. Таны юм бол бодлогошроод харин Сүзүки хичээд байгаа нь нэг л юу. Энд Ямада Ниши хоёр айгүй хөрхөн ярилцаад байсан болохоор энэ Барби найз нь үр үзэгдэгч болоод энэ хоёрыг цаашаа явах гээд өөрийгөө бүр алга болгочихно. Ярилцаад гой байгаа ч гэсэн өөрт нь хэцүү байгаа болохоор ажлаа хийцүүлээд айгүй хурдан дуусчихдаг. Барби найз нь чинь 2 цаг гаргахаа за би явчихад ирэх гэсэн Ямада цаг явъя гэдэг. Чи наа сандал дээр үүрдүүлдэг гээд тэгээд орхиод явнаа. Ер нь энэ хоёрын харилцаа их хөөрхөн. Ямада ч танай хаш явах шийдсэн үү? Шийдсэн бол надад хэлээд өгөөч гэж гуйдаг. Ниши татгалзах шалтгаан байхгүй болохоор ойлголоо гэж зөвшөөрдөг. Бөөндөө хараад үжсэн таны хүн маань өөртөө айгүй сэтгэл унуур байдаг. Өөрийгөө бодоод тэгээд бодлогошроод байгаадаа үнэхээр сэтгэл унуур байдаг. Нөгөө хэдэж чөлөөт аяллаараа та нар юу их гэж байна гэдээ ярилцаж байгаад таны хүн рүү хандна. Таны хүн шуудал Сүзүки-сан чөлөөт аяллаараа надтай хамт явах уу гэж асуучнаа. Сүзүки ч зөвшөөрөлтөд зэрэгцэн Азууд хоёр маань гэртээ харих гэж явж байдаг. Азууч Сүзүки болон таны хүний харилцаа руу амар хачин байсан. Гэхдээ зэрэгцэн таараач энэ чигээр хамт харих гэж байгаа юм байх та гэд дэлгүүр орлоо баяртай гэдэгч манай саарл үст буюу Азуу маань таагаад орчихноо. Энэ хоёр тэгээд хамт харсан байлгүй. Харин маргааш өглөө нь сургуультай явж байхдаа Азуу найзтайгаа таарсан найз нь ангийн дараа юм шиг байгаа. Ангийнх нь ерөөсөө санал хүстэй хэлэхгүй байна гэд уурлаад байж байдаг. Ангидаа орж ирсэн ангийнхан багш нь манай анги айгүй хоцорж явж байгаа болохоор шууд 2-3 хүнтэй баг болоо хуваагдах гэж хэлдэг. 2-3 хүнтэй баг гэхээр манай охтоо 4-ийн нийлдэг гээд Азуу маань за би өөр багт орчихъя гэдэг. Сүзүки маань багштай хэлж байгаад 4-ийн нэг баг болдог. Азуугийн хувьд ахлах сургуульд орсноосоо хойш хүүхдүүдийн нийлээд байгаа юм шиг үгүй юм шиг зайгаа барьж ирсэн гэдэг. Үнэн дээр Тайратай болон Сүзүкитэй харьцаад амар байдаг. Станч бусдаас зайгаа бариад гэдэг нэг л хачаа. Ингээд боцсон чи бүр нийгмийн идэвхгүй хүн болсон байна гэд өөртөө ярьж байсан Тайраггүй сонсож байж таардаг. Тайрагийн Азууд хандж хэлж байгаа сонсоход Азуу маань бусад хүүхдүүдтэй бие барьж харьцаад харин нөгөө хэдтэйгээ болохоор бие барьж харьцдаггүй. Тийм болохоор чи над нийгмийн харилцаа чинь бага байгаа гэж хэлдэг. Ингээд бодсон яг үнэхээр адилхан байгаа юм л да. Энэ талаараа ганцаараа явж байхдаа ч гэсэн боддог. Тэрээр дунд сургуультай байхдаа нийслэг хүүхдүүдэд дандаа ашиглуулж байгаагаа мэддэг байсан ч тоодгүй байснаа бодож байснаа. Ингээд бодсон чинь одоо ямар хамаатай ингээд явж байхдаа араас нэрсэн хоёр найзтайгаа хамт дэлгүүр хэсгээд болдог. Одооноос л найзуудтайгаа илүү сайн нээлттэй харьцаа гэж бодож явах шиг байгаа.
Зугаалганы өдөр ихэлж манай хэд маань амттан хийдэг газар руу очиход болно. Бүгд өөрсдийн хийсэн амттангаа идэх ёстой мэлээ. Даанч Сузуки маань өөрөөс амттан хийж чаддаггүй. Яг нэг сантай нэг ширээ суучихсан болохоор нэг сангаас аяллахын хөтөлбөрийг асуусан. Манай хийдэгтээ бүр амар адилхан болж тардیں۔ Тэгээд юу адилхан юм бэ штэ гэсэн нөгөө Ямада ч санал болгоод байсан. Иннээс хөтөлбөрийг нь асуугуудаа өөрсдийнхөө хөтөлбөртөө тааруулчихсан юм байлээ. Ямар ч тач маргааш таарах юм бол 6 даруулахаар болдог. Бүгд хоноглох бодолтой иржээ. Манай хэд 7 дугаар бүлэг болохоор усан доор хааж байсан. Бахан хөдөр тоглохоор болно. Тэгсэн хоёр найз нь хурж ирснээс Сузукиг таны хүнтэй үерхтэй юм уу гэж асууждаг. Тэгээ мэдэггүйдээ баахан асуултад болнаа. Сузуки ч гяс ногдно. Нуугдсан шалтгаан нь эцсэндээ биш. Тэдний асууж байгаа асуулт нь хаа хүртэл явсан гэх асуулт байх ба алийг ч хийгээгүй байгаадаа ичээд нуугдчихсан юм байлээ. Сузуки маань таны хүнийг илүү санаачлахтай байгаасаа гэж бодоод байдаг. Ядагтаа үнсэлсэж үзмээр л гин. Азуу зөвлөгөө хүссэн ч даач өөрийнх нь хийж чадах зүйл байхгүй гутарна. Октод усан доорж гарч ирснийхаа дараа өөрсдөө бодоггүй царайг хараад олон юм ярина. Ахаар Сузуки маань үсээ нэг хүрэхээс хамнангуудаа сармаасаа будаад уруулаа өнгөлөөд гэрийн төрхөө таны хүнтэй уулзахын сан гэж явж байдаг. Тэгээд гараад өвчөөсөө хөвгүүдтэй тарнаа. Хөвгүүд нь ч өөрсдөө гонуснаа бид нар юу ч хараагүй шүү гэд ичээд яваад байдаг. Октод нь ч гүйж жоо Сузуки маань таныг асуусан. Таны энэ хайдал байгаа гинэ. Тэгээд Сузуки маань таныг олоод очив. Сузуки танигаас айгүй олон дуутай хөвгүүдтэй нэг баг болчихсон. Гайгүй юу гэд асуудаг. Гайгүй л гин. Өмнөх чи байсан бол энэ тухай бодохгүй байсан байхтаа гэж асуусан. Яалчгүй нэг жилийн өмнөх би байсан бол энэ тухай бодохгүй л байх гинэ. Сузуки чамд одоогийн чи таалагдж байна уу? Өмнөх чи таалагдж байна уу гэж асуудаг. Яг үнэндээ та нэгний хувьд одоогийн би байна уу? Өмнөх би байна уу хамаагүй. Харин Сузукитэй уулзснаас хойш олон хүнтэй нөхөрлөж ганцаараа байхдаа санаа зовдоггүй байсан асуудлуудаа санаа зовж эхэлсэн. Гэхдээ энэ миний хувьд надад таалагдж байгаа. Тиймээс Сузуки-сан тантай уулзсандаа би үнэхээр баяртай байна гэж хэлдэг. Үүнийг сонсон Сузуки маань ёо үнэхээр ичмээр юм а. Таны хүнээс би олон зүйл хүсэж байсан ч таны хүн ингэж бодож байж үнэхээр ичмээр ингээд сандраад би ч гэсэн баяртай байна гэж хэлдэг. Үүнийг сонсон таны хүнч үнсгэж байгаа юм шиг ойртож байсан. Манай Сузуки маань ичсэндээ шууд босоод яваад өгдөг. Таны хүнийг ингэтлээ уулааж байгааг нь харж байгаа. Бараг анхны удаагийн хуу. Бүр үнэхээр амар ичж байгаа балтай. Харин шүнийг бусад бүлгүүд үнэхээр хөвгөлтэй өнгөрөөсөн юм. За ингээд энэ анime маань дуусж байна. Дараагийн ангийг тэсээ ядуу хүлээж байна шүү.